Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Таны мэдхүйн хэлээрээ Занга ТV үзүүлж байна. Киноны цаана нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар эрэг уулзах таатай байна. За өнөөдрийн дугаарыг явуулахаар одоо кино судлаач Жаргал сайхан тэгээд кино найруулагч Гасан дорч миний ирсэн байна студид. За өнөөдрийн ярих кино бол Joker гэдэг кинога 19 оны. Тийм. Үнэхээр гоё кино. За энэ кино бол нөгөө нээлттэй 831-нд одоо Венецийн кино наадам дээр нээлттэй хийжсэн байдаг. Тэгээд энд одоо анх харж байгаа шүү дээ Венецийн кино наадам дээр. Тэгэхэд хүмүүс нь ингээд босоод standing ovation гэж ярьдаг л да. Алга ташдаг. 8 минут алга ташсан. Тасралтгүй. Тийм тасралтгүй. Тэгээ бүр судал дээр ч бос зогсоод. Энэ гэхдээ нөгөө кино наадам дээр бас байдаг боломжтой л та. Гэхдээ бас 8 минут гэдэг чинь бас. Тийм. Дээрээс нь нэмээд энэ кино бол Алтан арслан гэдэг. Одоо дээд шагналаа авсан. Венец ч юм бол нөгөө дэлхийн хамгийн том 3 кино наадмын шагнал байгаа шүү дээ. Берлиний Бауга, Канны Далдомодны навч, Венецийн арслан энэ 3. Ерхэд бол энэ 3-ыг бол Оскароос ч илүү том гэж одоо киноч дунд бол үздэг энэ 3. Тэгэд энэ бол 3 том шагналын нэгийг авсан. Тэгээ энүүгээрээ бас маркетинг авс хийсэн шүү дээ энүүгээрээ. Тэгээд 10 сард нээлтийг дууд үнэхээр ингээд хүлээлт өөрчлөгдсөн байсан. За ийм кино байна. За тэгээд үргэлжлүүлээд ярихгүй. Тий. Joker киног ярихад за тэгэл найруулагчаас нь эхлэе. Хин гэдэг найруулаг мэдээж Todd Phillips найруулагч. Энэ найруулагч урд өмнө болохоор Hangover буюу шарталт уран сайхны кино тий цувралаа. Тэр бол хүмүүс таригдсан. Ер нь Todd Phillips гэхээр Hangover-ийн найруулагч тий гэдэг. Ихэвчлэн инэдмийн хөнгөн инэдмийн жанрын кинонуудад одоо ажиллаж хагаад тэгээ нэлээд том одоо Холливуудын томоохон хэмжээний тий нэлээд бас юм нухацтай гэж хэлж болохоор ийм жанр, ийм төрөл рүү орж ирсэн хөл тавьсан анхны томоохон кино энэ Joker гэж хэлж байна шүү тий. Энд чинь баг анхных нь нөгөө big budget фильм болчихж байгаа. Бусд нь болохоор дандаа нөгөө нэг mid budget буюу ингээд дундаж ютээс. Энд чинь бол Joker ч юм хайгуу big budget буюу нөгөө том кино. Энэнд одоо тий. Todd Phillips 2016 онд энэ Joker киноны зохиолыг олж аваад өөрийн болгоод тэгээ 16 оноос эхлээд Warner Bros-ийн удирдлагуудтай уулзаж эхэлсэн. Энэ Joker-ыг арай өөр төрлийн одоо миний би өөрөө кино зохиолыг бичнэ. Тэгээ энэ дээр Warner Bros-тай хамтарч ажиллая. Уус эрхийг нь Warner Bros эзэмшиж байгаа учраас тэгээ DC Comics энэ киног ингээд хийя гэж саналыг Warner Bros-ийнхэнд тавьсан. Тэгээ яг хөө нэлээд бас ятгахж үнэмшүүлж өөрөө бас энэ чинь Hangover-ийн найруулагч байсан. Тэгээд хоорондын харилцан яриа явагдаа зөвшөөрөөд за энэ дээр ажиллаж эхэлье. Кино зохиолоо үргэлжлүүлээд гүйцээгээд бичээд эргээд Warner Bros-ийн удирдлагуудтай уулзах гад очисон чинь Warner Bros-ийн яг тухайн үеийнхэн удирдлагууд нь солигдсон байсан гэж. Тэг нилээдэн сар болцсон юм чинь тэг. Тэг юмыг гараанаас гараад нилээн тал хүртэл нь явчаад дахиад эргээ уулзсан чинь нөгөө өөртөө аягүй сайхан яриа хөөрөө болоод тохироод байсан бүх Warner Bros-ийн удирдлагууд, дундчны удирдлагууд байхгүй солигдсон байсан. Тэр дахиад эхнээс нь тайлбарласан. Ийм заавал ийм кино хийх ёстой. Энэ кино өөрөө миний вижнер буюу яг энэ нөгөө DC Extended Universe-тэй холбогдохгүй тусдаа standalone кино. Ямарваа нэгэн байдлаар маш олон тийм элементүүдийг хуулбарлахгүйгээр илүү тийм originality, оригинал их хөлбөртэй. Ганц нэг одоо элементүүдийг мэдээж оруулна гэж маш том хүмүүс танигдсан юм гэдэг. Тэр санаагаа хэлээ дахиад тайлбарласан. Ингээд Warner Bros-ийн зөвшөөрөөд энэ киноны бас энэ одоо эхний одоо ээлжийн хэлэлцүүлгүүд, харилцан ярианууд, юунууд бол бас яриа хэлэлцээрүүд айгу удаан хийгдсэн гэж. Тэгээ 2015, 16 онд зохиолоо кино зохиолоо бичиж байхдаа мань хүн энэ киноны гол дүр болох одоо нөгөө сэтгэл мэдрэлийн өвчнөд тий одоо баг зэрэг шизофрен гэж хүмүүс хэлээд байдаг. Энэ одоо өөрчлөлттэй алиалагч Артур Флекийн дүрд Joaquin Phoenix-ыг анханасаа зохиолоо бичиж байхдаа бодож ирсэн. Бүр ингэ төсөөлөх буюу visualize хийж ирсэн. Тэгээд 16 оны сүүл 16 оны сүүлээр Joaquin Phoenix саналаа тавьсан. Тэгээ Joaquin Phoenix бас энэ киног тоглохыг бол зөвшөөрсөн. Тэгтээ их хам энэ чингэл агаас би саналаа тавиал би тэрийг зөвшөөрөл ийм хурдан бүтцэн зүйл биш байна. Ягаад вэ гэхээр Warner Bros өөрөө цогч эрхийг нь агуулж байгаа том кино компани, дистрибьютор, продюсер бүх юмыг хариуцдаг гэдэг утгаараа өөрсдийн том лобби байна да. Тэр ямар лобби байсан гэхээр үзэгчтэй бас сонирхуулаад хэлэхэд Hangover-ийн найруулагч тий илүү хөгжилтэй инэдмийн кино хийж ирсэн энэ залуу яг энэ яриад байгаа энэ dark tone тий илүү хүний нөгөө сэтгэл зүйрөө орсон ийм киног
найруулж чадах болов. Яг 100% итгэлтэй биш байсан учраас өөрсдийн зүгээс Итали гаралт Америк нэгдсэн улсын алдарт найруулагч Мартин Скорсезег энэ кинон дээр найруулагчаар ажиллуулах. За мөн түнчлэн Мартин Скорсезегийн дэлгэцийн хамгийн том хамтрагчдын нэг гэж болов Холливуудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприог Артур Флек алиалагчийн дүрд анх хамгийн анх ботцсон байсан. Тоглоулна гэдэг. Тэгээ яагаад тоглуулаагүй? Яагаад Мартин Скорсезе найруулаагүй вэ гэхээр маш энгийн шалтгаан байлаа. 2019 онд Мартин Скорсезе ер нь өөрийг нь кино урлагийн салбарт таниулсан гэж болох юм нэг гэмдэргийн одоо гангстер сэдвтэй кинонууд The Gangs of New York, The Departed дандаа нэг ийм төрлийн кинонд хийдэг хэвчлэн. Тэгсэн дараачийн Goodfellas тэгсэн 19 онд нөгөө The Irishman гэдэг. The Irishman бас гайхалтай. Irishman-ы зохиол энэ дээр нөгөө ажиллах одоо гэрээнүүд хэлцээрүүд эхэлсэн байсан учраас аль бие усаар энэ Joker-оос татгалцсан байсан байлээ. Леогийн хувьд Холливуудын алдарт найруулагч Quentin Tarantino-гийн Once Upon a Time in Hollywood гэдэг энэ киноны эхний байдлаар нэг тохироо хийцсэн байсан. Тэгээ Quentin Tarantino-д татгалзах боломж баггүй. Тэгээ дээр нь яг бас тэгж байгаа бодоод үзэхэд энэ Joker киноны төсөв нь арай бага. Харьцангуй бага төсвөөр хийгдэж байгаа кино учраас Леод өгөх мөнгөний хувь энэ тэр арай бага байх магадaltaй байсан учраас Лео эндээс нөгөө зураг авалтын давхардал гэдэг шалтгаанаар ихэнх шатанд нь болцсон. За тэгээд ер нь бол эсрэгээрээ Todd Phillips найруулагчийн харж ийсэн үнцэг анхны одоо сонголт болох алдарч жүжигчин Joaquin Phoenix найр энэ хүү киноны гол дүр болох. За энэ киног амжилтанд хөтөлсөн хамгийн гол хөшөөргүүдийн нэг болох Arthur Fleck aka The Joker Joker-ийн дүрд сонгогдсон байдаг юм аа. Тэгээд Joaquin Phoenix-ийг сонгосон нь өөрөө хамгийн зөв алхам болсон гэж хүмүүс судлаачид үздэг. Тэгээд киног үзсэн, сонирхсон бид нар ч гэсэн өөрсдөө бас боддог. За тэгээд киноны цаана гэдэг утгаар хэдүүлээ энэ кинон дээр гарсан кино урлагийн салбарт тэр болгон хэрэгжээд байдаггүй шин өөрчлөлтүүд их нууцлаг одоо сонирхолтой фактуудаас нь бас ярилцъя гэж би бодлоо. Ялангуяа нөгөө Холливуудын ихэвчлэн одоо ихэнх кинонууд дээр киноны дуу байгаа шүү дээ. Киноны дуу болохоор зураг авалтаа хийсний дараа эвлүүлэхийн баг дээр энэ дээр ажиллаад энэ хэсэг дээр энэ одоо аяыг дэвсвэл илүү гоё моментийг өргөж өгч байна. Момент үзүүлж чад яаж байна хөгжмөн зохиолч. Тэгсэн энэ дээр болохоор арай өөр арга барилаар найруулагч Todd Phillips-ийн л бас харах өнцгөл яваад байгаа юм л да. Найруулагч Todd Phillips энэ дээр Исландын одоо энэ хөгжмийн зохиолч эмэгтэйг ажилуулсан. Тэгээ ерөөсөө тавьсан анхны болцол нь болохоор эхлээд кино зохиол уншиж хагаад хөгжмөө бичиж. Тэнгүүтээ зохиолоор хөгжим бичсний дараа тэрхүү хөгжмүүдийг киноны зураг авалтын үеэр сцен болгон дээр тоглуулна. Ингээд тухайн жүжигчд, тухайн одоо уран бүтээлчд кино руугаа тэр аяыг сонсоод орж байгаа vibe гэж ярьдаг уур амьсгалт тэрийг яаж мэдэрч байгаа. Энэ байдлаараа зураг авалтыг хийсэн гэдгээрээ их онцлогтой. Энэ нь ч бас нүдэ олсон алхам болоод энэ киноны хөгжим. Тийм баг. Би наадах ч бас анх удаага сонсож байна. Ер нь киног бол дандаа нэг сүүлдэн дууг нь хийдэг шүү дээ. Сценыг үзэж байгаа. Тийм. Тэгээ энэ дээрээ бас нөгөө Оскарын шагнал авсан байгаа шүү дээ. Энэ киноны ер нь The Joker киноны гол дүрийн жүжигчин болох Joaquin Phoenix. За тэгээд киноны дуу болох киноны хөгжим өрөө үнэхээр агуу. Энэ киног амлуулсан хамгийн гол амин судас амин судас нь байсан гэж хэлж болохоор байгаа. Тийм байх. Энэ нөгөө нэг Оскарт 11 нэр дэвшээд хоёрыг авч байгаа. Тэнгууд нөгөө яг жүжигчин дуу хоёр авч байгаа. Тэгэхээр яалч нөгөө өөрөө чиглээд байгаа. Үнэхээр энэ киног авч явсан юм бол жүжиглэлт дуу гэдэг нь бол зүгээр инээс чинь харагдаж байна л да тий. Тэгээд яг Оскар гэснээс 2008 онд Christopher Nolan найруулагчийн The Dark Knight кинонд талигаачсан нөгөө Heath Ledger Оскарын одоо Joker-ийн дүрээр Оскар авсан бол яг 11 жилийн дараа буюу 2019 онд яг мөн тэгтээ арай өөр Joker-ийн дүрээр Joaquin Phoenix Оскар авсан. Тэгээд Оскар авч байхдаа Joaquin Phoenix-ийн фанууд би өөрөө ч бас айгуу дуртай жүжигчлээ. Тэгээд бүр нэг ойлмаар санагдчихсэн. Ягаад гэвэл Joaquin Phoenix яг Joker-ийн дүрээр гэхээс илүүтэйгээр өмнө нь ингээд Оскар авчих хэмжээний жүжигчин мөн баггүй. Ер нь бол 21-р зууны хамгийн агуу жүжигчдийн нэг. 2000 онд алдарт найруулагч Ridley Scott-ийн Gladiator кинон дээр тэр сөрөг дүрийн антагонист ямар комодус тэр хааны ирэх танх гэхдээ хэрцгий шийдэмгий тэгээд тэр уруулна нөгөө чичирж байгаа ингээл би физиологийн болон дотортой жүжиглэлт
Айгүй мундаг жүжигчин л дээ. Тэгээд сүүлд нөгөө 2005 онд байна уу та Walking the Line гэдэг. Тэрүүгээр бас Оскар Johnny Cash тий нөгөө алдартай хөгжимчний тий biopic маягийн тий. Энэгээр бас Оскар авах хэрэгтэйсэн байхгүй юу? Reese Witherspoon хин хоёр ингээд суудсан тий ингээд яг тангимд хүлээж ийсэн тэгээд бас аваагүй. Тэгээ энэ хүн чинь Оскар авах 2 ч боломж гарсан. Шагнал дээр бас нэг юм байгаа. Энэ нөгөө Cannes фестивалаас 2017 онд You Never Really Here гэдэг киногоор Оскар бишээ Cannes фестивалийн нөгөө шилдэг эрэхтэй авсан. Жүжигч авсан байхгүй. Тэгээ тэрнийхэн дээрээс бичлэг нь үзсэн гэсэн чинь нөгөө Франц хэл мэдхгүйгээсээ болоод киног нь зарлж байгааг мэдхгүй суугаад байгаа нэг тиймээс бараг 20 секунд ингээд суугаад байгаад хүмүүс алгадчихад байдаг. Тэгж гинт ойлгож байна. Тэр бол нэг тийм. Ер нь ингээд 7 оноос хойш бол ингээд бүр шагналуудад жиглээс аваад ихээсэн. Тэрнээс өмнө болохоор ингээд нэг жоохон аз тутаач гэх юм уу тийм ингээд нэг тийм авахгүй гадсан тал байсан шүү. Тэрнээс хойш бол ер нь бол аваад гэсэн. Одоо бол бүр ингээд орчин цагийн баг томог гэх юм уу одоо энэ цаг үеэрээс урдаа барих тийм. Тэгээд 2000 онд тэр Commodus-ийн дөрөв Gladiator кинонд тийм. Тэгээд сүүлд тэр Her ингээд Johnny тийм. Ер нь бол энэ тоосон кинонууд дандаа л айгуу гоё тийм. Тэгээд энэ жүжигчнийг сонгож авсан. Энэ жүжигчин өөрөө дэлхийн кино урлагийн салбарын нэг юм жүжиглэх хэлбэр байгаа л та. Method acting гэдэг. Method acting одоо төрлийн жанрын хамгийн гол одоо энэ цаг үед байгаа шүү дээ. Энэ цаг үед байгаа хамгийн гол төлөөлөгчдийн нэг. Үүний бас жоохон дээшээ одоо төлөөллийн нэг гэх юм бол Холливуудын алдар жүжигчин Роберт Де Ниро байна тийм. Де Ниро өөрөө тэр 70-аад он 80-аад оны Raging Bull, The Real Comedian энэ кинонуудад тэр яг нэг method acting яг энэ чих сони method acting гэхээр дүрдээ ороод тэг яг л тэр дүрээрээ амьдраад киноны зураг авалтын үе гэсэн дүрээсээ тэгж их гаргадаггүй. Ингийн үедээ киноны зураг авалт тийм төр зогсцсон тэгээ хоол цайндаа орсон гадуур ингийн амьдрал үргэлжилж байгаа ч гэсэн тэр дүрээсээ гарахгүй тэр дүрдээ ингээд амьдарч байгаа ажиллаж байгаа орж байгаа тэр байдал нь маш өөр. Тэгээ тэр нөгөө хэлж байгаа диалогууд яг тэр дүрээр ингээд уусдаг ш тийм. Тэг яг энэ method acting-ийн хамгийн гол том төлөөлөл болсон Joaquin Phoenix-ийг сонгосон зөв болсон. Тэгээ яг киноны гол дүрийг бүтээх болсон энэ болоод тэгээд зураг авалтын үеэр гарсан тэр олон одоо сонирхолтой фактууд байна. Тэгээд хүмүүс бас зарим нь бол мэддэг тэр кинон дээр гардаг штэ нөгөө нэг сайн ажиглах юм бол эн чинь ерөнхийдөө Arthur Fleck гээд сэтгцийн жоохон сүулдэ одоо хямрал нь ил болж байгаа. Ихэнх үедээ болохоор амьдрал нийгэм хамт одоо ажлын газрын хүмүүс замун өвчтөе ээжин ч гэсэн ерөнхийдөө ингээл орчин тойрны хүрээлэл дундаа энэ хүн чинь ингээд амжилт гаргачих гал өөрийнхөө хэмжээнд нөгөө илэглэгчтэй комедиан болох гол явж байгаа. За мөн хүүхдүүдийн баяр жижигхэн хэмжээний үзэлтгүүд дээр очиод үзүүлбэр үзүүлждэг айлаалагч энэгээр ингээд амьдрах тий өдөр тутмын одоо өдөр хоногоо өнгөрөх тэр мөнгийг олж байгаа байхгүй. Тэгээ ингээд явж итэл маш их тийм тал талаас их дарамтууд, шахалтууд чи өөр байсныхаа төлөө шийтэгдэт байгаа байхгүй. Тэгэхээр яг Arthur Fleck-ийн өнцгөөс харуул энэ үнэхээр их гоё тийм зохиолнч их гоё тэр жүжигчин тэрийг ямар гоё мэдэрч уусаж гаргаж ирсэн юм бэ те. Arthur Fleck гэдэг эн чинь зохиомжтой дүр шүү дээ. Тэгэхээр яг Joker-ийн нэг жинхэнэ нэр нь биш. Энэ Todd Phillips найруулж өөрөө Arthur Fleck гэдэг хүнийг те бичиж гаргаж ирээд The Real Comedian дээр гардаг элементүүдийг оруулж ирээд киноны зураг авалт киноны одоо нэг үндсэн үйл явдал маань 1980-ад оны Нью-Йоркд өрнөж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бүр зориудаар ингэсэн. Gotham те. Тэгээд уул нь бол энэ ч нөгөө Joker-ийн байгаа үе цаг дээр нь одоо DC Extended Universe одоо Superman те Aquaman ч гэдэг юм уу сүүлийн үеийн баатрууд те бусад одоо Batman энэ баатруудтайгаа энэ баатруудтай холбогдож гарч байгаа үйл явдлуудтай илүү ойртуулах юм бол орчин цагт үйл явдал нь өрнүүл цохилтой байхгүй юу. Гэтэл Todd Phillips-ийн харж байгаа өнцөг нь тусдаа standalone миний харах өнцөг миний бүтээж байгаа Joker гэдэг утгаараа бүр 80-ад онд авчиж тавьчихсан. Тэгээд 80-ад онд авчиж тавиад Gotham хотыг уралдахдаа бүр Нью-Йорк ч бас гоё явд шүү дээ. Нью-Йорк дотор нөгөө Bronx, тэгэл Brooklyn, тэ Manhattan бүгд ингээд өөр өөрийн онцлогтой. Тэгэж зарим хэсэг нь хитрхи тансагдуу байгаад байсан учраас яг нэг 70-80-ад оны үеийн тийм нэг хог могоо нийл тэгэл нэг юм жоохон бохир заван тийм үнэртэй тийм Gotham хотыг харуулахын тулд Нью-Йоркийн Newark гэж жижиг тэр одоо юг ашигаас хотод очиж зарим ихэнх зураг авалтуудыг хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд тийм бүс тэнгууд эндээс киноны тэр нөгөө сонголтууд локейшны сонголтууд өөрөө энэ киног бас амжилтанд хүрэхэд аягүй их нөлөөлсөн гэж бас ярьдаг байгаа. Тийм. Энэ нөгөө нэг Joker ч ингээд комик бүхэн дээр сэтүүлж байгаа шүү дээ. Ер нь комик бүхэн дээр сэтүүлсэн дүр Оскар авсан тохиолдол баг үндсэндээ байдаг. Хоёрхан байгаа нэг Joker гэдэг. Тэнгууд энэ хэдийгээр комик бүхнээ санаа авсан ч гэсэн Joker гэдэг дүр бол өөрөө их тийм
сонирхолтой эсрэг дүр те. Анхаарал татдаг. Энийг бас харуулдаг юм л да. Энэ бас ер нь бол нэг тийм баталгаа нь болоод өгчөж байгаа. Ер нь Оскар авсан тохиолдол бол байхгүй. Дүрээрээ те. Ялангуяа жүжиглэнээс. Тэгээд энэ комик бүкэн тоглох санал бас Хоакин Феникс ирж исэн. 2 удаа татгалцсан байгаа. Нэг нь болохоор Халкын дүр. Халкын дүр Хоакин Фениксийг тоглож гисэн бас татгалцсан. А дараа нь Доктор Стрэнж те. Нөгөө Конгурбачи орно. Бенедикт Конгурбачи орно. Тэгээ бас татгалзчихсан байгаа. Тэгээд би бол бас нүдэн оноод яг жинхэнэ тоглох хэвээр комикэнд дугаарыг тоглосон юм уу та. гэж бас артгалтай Жокерыг үзчихэд. Тийм. Энэ ч угсаа ерөөсөө энэ дүрийг л одоо бүтээх гэж л те. Тэгээ Жокерыг тэгэд өөр нэг жүжигчин энэ дүрийг арай өөр хэлбэрээр нь маш агуу бүтээгээд те хэдэн 10 жилдээ яригдахаар дурсамжийг бүтээгээд пост humans гэж ярьдаг те нөгөө талигач усныхан дараа гэр бүлийнх нь гарч ирээд Оскар Хит Лежер аксны гэр бүлийнхэнтэй гарч ирж шагналыг авч байгаа. Дээр нь бүхэл одоо юун дээр Хит Лежер акснаас өөр хүн энэ Жокерыг ингэж бүтээж чадахгүй гэдэг нэгэсэндээ тунхаглан зарлцсан байх тэр цаг дор 10 гаруй жилийн дараа бас л маш өөр Жокерыг өөр өнцгөөс те ямар айхтар доктортой жүжиг дээр нь тэр сэтгэл зүйн хямрал тэр хүний дотоод ертөнцийн одоо тэр өөрчлөлтүүдийг үнэхээр агуу үзүүлсэн. Тэгээд сэтгэл санаа нь хямралтай байгаа үед манай гол дүрийн одоо дүр бол Heart of Flake баруун зүүн гараа ашиглаж байгаа тэр хэлбэр эдэр нь бол ажиглаж бас болохоор тийм сценүүд байдаг. Сэтгэл зүйн хямралд өртөөд ерөнхийдөө энэ хүн ингээд нийгмээс Артурыг гадуурхаад эхлэхээр ямар нэгэн байдлаар дээрлэхүүл гадуурхагдаад эхлэхээр энэ хүн өөрчлөгдөд сэтгэл зүйд нь хэвийн бус байдал ноёлоод эхлэхээр зүүн гараараа дандаа бичих зүүн гараараа за үзэгч маань санаж байгаа нөгөө бууга бариад буудаад онохгүй байгаа ч гэдэм юм. Гэхдээ яг энд ингэ хагас ухаантай Жокер нь давмгаалцсан байгаа учраас зүүн гараараа баруун гараараа ингээд айгүй тийм 50 байгаа үед Артур Флейк байгаа үед болохоор баруун гараар бичиж байгаа баруун гараар бүх юмудаа хийж байгаа. Энэ бүх зүйлээс ингээ харахаар энэ хүний дотор ингээд хоёр хүн оршоод байгаа. За дээр нь их олон тийм кино судлаачид кино сонирхчид бас өөр хоорондоо маргадаг л та. Артур Флейк эерэг дүр юм уу? Жокер эерэг дүр юм уу? Тэгээд аль нь яг илүү эготой юм бэ гэдэг. Аль нь илүү яг нарциссист гэж ярьдаг те нэг бүхнийг өөрөөрөө төсөөлдөг. Би л одоо давмгайлсан байх хэвээр гэдэг эгоцентрик тийм хүмүүс байдаг те. Тэгэхээр энэ бай. Зарим хүмүүс одоо кино судлаачид тайлбарлахдаа The Joker-ыг болохоор Joker шиг байхыг хүсдэг учраас Joker гэдэг нь давмгайлаад те. Joker илүү эготой тэр одоо дүрнээ. Joker байхыг мань хүн хүсдэг. Зарим нь бол эсрэгээр Arthur Fleck өөрөө эго ихтэй учраас нөгөө Joker-ыг дараад аль болох нөгөө хүмүүс дарамтлах, гадуурхах одоо physically чамайг зохих, зодох, гадуурхах тэр жаах үед тэр дотоод Joker-оо нуугаад хариу эсэргүүцэл үзүүлэхгүй байгаа. Энэ түүний маш их тийм мод эготой байгаагийн одоо илэрхийллээ гэж бас тайлбарлах үнцгүүд байдаг. Тэгэхээр энэ киног үзсэн, киног олон дахин үзсэн хүмүүс үзээд бас өөр өөрийнхөө өнцгөөр харж тайлбарлаж энэ ч өөрөө бас тэр болгон хөндөд идэггүй тий ментал одоо сэтгэл зүйн сэтгцийн өвчин гэдэг зүйлийг бас их хөндөж гаргаж ирснээрээ их хүмүүсээс ер нь бол хүмүүс айл болох бас нэг цутаагаад байдаг. Өөр одоо ингээл нэг 100 хүн байлаа гэхэд энэ дотор нэг киноны сцендэж гардаг шүү дээ. Автобусын дотор шалтгаангүй инээгээд тэгээс үлдээ бүр автобусын дотор байгаа тэр бүх хүмүүс эргэж игдүүцэж хараад тэгтэн тэр урд нь байгаа African American эмэгтэй те нөгөө бичгээ өгөнгөд би ийм тэрс нэг бодит яг байдаг хүч юм билээ шүү дээ. Бодит байхгүй. Тэр эн чинь ингээл энэ зүйлийг эргээр харуулад байна шүү дээ. Бид нар ингээд бүгд адилхан биш ээ. 7 тэрбум хүн хэдүүлээ бүгд адилхан биш байхгүй юу? Бид нар дотор янз янзын хүмүүс байдаг. Тэрийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг Todd Phillips найруулагч энэ киногоор мессеж болгож гаргаад байгаа. Тэр бичгэн дээр нь хүртэл би юм pathological laughter буюу юм ямар нэгэн гэмтийн шалтгаангүйгээр би инээдэг, уйлдаг тийм одоо өвчин өөрчлөлт юм аа. Тийм болохоор та ойлгоорой гэдэг хөөрхөн бүр бичиг хийсэн байдаг ш тэ. Зарим тохиолдолд бүр хөндрүүл нөгөө их хинээснээс бол амьсгалж чадахгүйгээр хүчил төрөж дутагддаг. Тэгээд тэрнээс болж ухаалдаж байгаа фейдинг буюу ухаалдаж байгаа интерестэлтэй гэж хэлбэр. Тэр нь яг нэг ярьсан ш тэ. Arthur Fleck нь юм уу эсвэл Joker юм уу гэд. Ер нь бол нөгөө би бол чинь hero гэж харддаг байхгүй яг энийг үзчихэд. Анти hero юм байгаад байгаа байхгүй яг. Сүүлд одоо нэг тим байдал нэг гарч байгаа ш тэ. Бараг байд сантагаас ихсэн үгүй миний бодлоор бол 2003 оны нэг байцаантай кинон дэр ч бол гол дүр нь бас яг нэг тийм сайн дүр биш. Гэтэ бас нэг муу дүр биш. Хуучин бол нэг муу дүр гэхэлэр нэг л нэг тийм амар муу дүр байдаг. Яагаад муу болсон бөөмөд анхаас муу эхэлдэг тийм. Муу эхэлдэг. За
дээр үеийн социализмын кино бол бүр буруу. Нөгөө нэг сайн дүрэн сайжраад явна шүү дээ. Одоо шинэ Batman сайжраад бол Joker бас илүү муудаад явах хэрэгтэй шүү дээ. Тэгж дээр чинь өгч үзэн шүү дээ. Дээр үеийн социалист кинонууд зарим кинонууд ингээ амар уйтгартай болоод шүү дээ. Гол шалтгаан нь тэр нөгөө нэг сайн дүр нэгэд улам сайжраад явна шүү дээ, тий. Тэгэн гут нөгөө муу байсан дүр нөгөө социализмын хүн сайжирч хэвчээ болохоор сайжирчингууд эсрэг ингээд улам хүчрэгчээд улам муудаад ингээд хоорондоо тэнцэлдэгдсэн юм чи ингээд бүр ингээд нэг тал руугаа болоод ингээд уйтгартай болдог. А яг тэрний эсрэг одоо энэ нөгөө анхны муу тал дээр илүү төвлөрсөн, тий. Муу талаас давхар сайжруулдаг хандлага бас. А дээрээс нь нэмээд энэ 2000-аас оноос ахуулаад за магадгүй тэрнээс өмнө бас уран зохиол төр ч юм уу байсан баг. Яг киноноос бол миний мэдж байгаа 2000 оноос эхэлж байгаа. Нөгөө анти херо. Зүгээр бас ингэж сайжрахаас гадна тайлбарлаад явдаг. Яагаад муу болчих вэ? Одоо чинь Joker дээр зүгээр харахад бол ингээд нийгмийг ингээд тий бослог гаргаад ингээд нийгмийг самууруулад эн чинь муу юм ийгээд байгаа юм шиг. А тэгээд яг ингээд үзэнгууд ингээд тайлбарлаад үзэхээр ингээд ийм болоод ингээд ингэж байгаа мэгдийг харчаар бас нэг тийм арай өөр мэдрэмж төрүүлдэг тий. Нэгээс нь бүр demonize буюу ингээд чөтгөрлөг байхаас нь илүү humanize буюу одоо хүн шүү гэсэн тайлбараас оруулж ирж байгаа нас энэ сүүлийн кинонуудыг бас арай илүү өөр болгоод байгаа юм л та. Тэгэхээр би бол нөгөө яг анти херо гэж боддог л да яг алиг нь бол мэдэхгүй. Дөрөв шиг маргаан дээр ч юм бол нөгөө Arthur Fleck юм уу Joker юм уу тэрийг бол мэдэхгүй байна. Гэтэ ямар ч л байсан хоёул бол миний бодлоор анти херо байдаг. Комик дотроос villain буюу сөрөг дүрийн баатар антагонистыг анх удаа яг яагаад антагонист болсон тий яагаад муу санаатай болсон гэдэг villain-ыг судалсан тэр хүн дээр л одоо фокуслсан анхны одоо Холливуудын томоохон кино гэж байна тий. Ганц яг villain-аар. Тэг яг энэс хойш яг хүүхдийн кино дээр өмнө байсан. Гэхдээ яг комикос гарсан кинон дээр бол ажилласан анхны тохиолдол. Тэгэд киноны өөр одоо гарсан шинэлэг маш өвөрмөц зүйлүүдийг би бас дурдаад явъя гэж бодлоо. Киноны зохиол маш гоё бичсэн байгаа шүү дээ. Зохиолын дагуу зураг авалтууд хийх. Гэтэл киноны хөгжим өөрөө айгүй гоё учраас түрүү ярьсан нөгөө киноны зураг авалтыг хийх үед аяа хөгжмөө тавьчин те тэгэнгүүт Arthur Fleck нөгөө зүхтаад угаалгын өрөөнд ороод тэгээд тэр зохиол дээр байхгүй тэр нөгөө бүжиглж байгаа хэсэг. Тэр гоё аяавал байсан чинь Joaquin Phoenix өөрийн ирэхгүй ингээл бүжиглээл нэг эвгүй бүжиглэж байгаа бас гоё биш нэ. Гэхдээ тэрийг л Arthur Fleck өөрөө мэдрээд байгаа байхгүй. Тэр хүний мэдэрч байгаа бид нар мэдрэхгүй те. Гэхдээ тэр хүн ингээд дотоод ертөнцийн тэр гоё аянд ингэж нэг тийм өөрийн байдлаар ингэж бүжиглээд байгаа. Тэрийг харчаад найруулагч Todd Phillips энэ хүн зохиолоос гажаад тэ хазаагаад явчлаа гэж хараагүй. Харин ч бүр бусад ингээд үргэлжлүүлээ хараад байж аваа те. Чим ингээд аваад исэн. Энэ бүр айгүй гоё байсан учраас энийг бүр ингээд стен болгож ашигласан. Дахиад бүр илүү сайжруулсан. Тэгэхээр энэ жүжигчин өөрөө агуу учраас энэ жүжигчинтэй ажиллахад гардаг нэг тийм онцлогуд байна. Яг цохиолын дагуу бас жүжиглдэг үү? Яг тэр үед мэдэрсэн зүйлүүдээ шууд ингээд гаргаад жүжиглжтэй. Тийм яг тийм. Тэнгүүд трийг нь аваад кинонд ашиглах тохиолдлууд Todd Phillips найруулагч Joaquin Phoenix хоёрын хооронд бол маш олон гарсан. Тэгээд энэ кинон дээр тийм нөгөө түрүү чи нөгөө угаалга хэсэг гэдгсэн шүү дээ. Би яг нөгөө Joe Rogan-тай ярьсан Todd Phillips-ийн подкастыг бас үзсэн байхгүй. Энэ давхар бэлдээд подкастт зориулаад. Тэгэхээр чи яг тэрийг үсэлж хэлээ. Яг ингээ бүжиглээд унсан гэнэ. Эхлээд бас янз янз юм хийж үзсэн юм гэсэн. Тэгж жагаад нэг 30 минут хэрэгтэй зүгээр ингээд дуугаа сонсож байжснаа бос жирээ бүжиглээд унсан. Тэгээ би яг тэр бүжиг харахтаа л дотроо бодсон. За Оскар. За эрэгтэй Оскар ерөөсөө ойлгомжтой. Оскар авахар хэмжээний жүжиглэлт энэ дээр. Тэгж яг Netflix тэгж тухайд яг тэгж бодсон гэдэгс өөрөө бичсэн. Тэгээ тэр нэг хөгжим тавиад гэдээ ярьсан шүү дээ. Тэр бас өөр мэдрэмж төрүүлэх бай. Одоо ингээд юм бичиж бараа сууж хахад хөгжим тавьчихар бас арай өөр бичдэг ш нэг арай өөр тий. Арай л романтик ч юм уу уянгийн болгож ичмээр байвал нэг зөөлх хай тавиад ингээд бичгээд нэг арай нэг өөр бичдэг. Тэгэхээр яг жүжиглэлтэн дээр бас яалч тэр нөлөөлөх юм байна л да. Бас их шинэлэг шийдэл. Тэгээд энэ киноны түрүүн онцлог үргэлжлүүлээд ярихад компьютер график маш бага хэрэгэлсэн. Огт хэрэглээгүй гэж бол хэлж болохгүй. Гэхдээ бүр нөгөө зайлшгүй шаардлагатай одоо Нью-Йорк хотын зарим хэсгүүдийг барилгын архитектурын хэсгийг компьютер графикаар өөрчилсөн шүү дээ. Цөөн хэдэн барилгын хэсгийг өөрчлөөд нэг 70-аад оны vibe уур амьсгалыг оруулсан. Тэгэхдээ эн чинь өөрөө 55 сая долларын зардлаар бүтээгдсэн. Одоо энэ Холливуудын одоо комикос идүүлсэн DC Comic одоо энэ салбартаа өөр хайгуу харьцангуй бага зардлаар бүтээгдсэн кино байхгүй. Тэгээд тал дээр жүжигчд дээрээч компьютер графикийн баг дээрээч гэсэн ер нь бол киноны уран бүтээлчдийн баг дээр бол нэлийн тийм төсвийн таналт хийсэн кинонууд гэдэг. Гэтэл тэр бүм долларын ашиг орлогыг олсон тий. Одоо ингээд IMDb-гийн топ 10 киноны нэг байгаа. IMDb-гийн топ 10 кинонд ч одоо арай топ 10-аас шүү хаа. Орсон.
орсон. гарсан дараа орсон. Shawshank Redemption тий. Тийм. Тэгээд бид хоёрын одоо онцолж ирсэн Godfather 1 2 тий. The Pulp Fiction тий алдарч тий. Ингээрээс энэ кино урлагийн сар болсон бүтээлүүдийн дунд руу гарч ирээ тий. Ингээд орж исэн гэр энэ киноны өөрийнх нь одоо чанар чансаа сөрөг дүрийн баатрыг гол юугаа тий барих одоо хөшүүрэг болгоод хийсэн кино гэхэд бол маш том амжилт болсон гэж хэлж болно. Тийм боллоо тэгж хэлэх байх. Ер нь киноны зардыг хэмрэхийн тулд ер нь аль болох компьютер графикийг багаар ашиглуулсан. Тэгээ энэ дээр зүгээр яг контраст болгоод хэлж байгаа шүү үзэгчтэй нөгөө харьцуулж байгаа юм биш. Avengers-ийн The End Game гэж сүүлийн анги байгаа шүү дээ. End Game дээр нийт 2700 shot зураг авалт хийсэн гэж байгаа. Тэгээ 2700 shot-ны 2500 компьютер графикаар enhance хийсэн тий CGI ашигласан гэж байгаа. Тэгэхээр мэдээ жанр нь өөр кино л та. Гэхдээ яг ингээд арай өөр байгаа үстэй тий. Тэгэхээр зардал мөнгө маш өндөр гарах нь ойлгомжтой. Эсрэгээр энэ болохоор компьютер график маш бага ашиглаад ерөөсөө жүжигчний уран чадвар, жүжигчний тэр найруулагчийн гоё битсэн юг тоглуулчих. Тэрийг л маш сайн хичүүл бүр том Холливуудын блокбастер кинонуудад өрсөлдөхөр хэмжээний чанар чансаатай бүтээл хийж болдго юм шүү гэдгийг бас харуулсан. Тэр утгаараас бусад одоо кино уран бүтээлчдад урам зориг тий одоо инспирац болоход бас нөлөөлөхөөр ийм хэмжээний кино болов гэж бас боддог. Тийм. Ер нь яг би яг энэ сөрөг дүрээр хийс угаасаа баг анхны хэл кино л доо. Тэгээд би ч гэсэн ер нь бодоодсэн чинь сонгол Joker-ыг сонгох юм байна. Хэрвээ ямар нэгэн одоо чи Thanos-аар ч гэдэг юм уу те Avengers-ийн одоо нөгөө Doctor Octopus аль нэгээр нь одоо хийх боллоо шүү дээ. Тэгэх юм бол би нэрээ би ч яалчгүй сая нөгөө найруулагч хүнээ бодож ил л да. Ямар Joker-оор л хийх юм бэ? Ер нь бол Joker-ыг аль вилнийг илүү ухуулах гээл те. Тий, ер нь хамгийн одоо дотортой ч юм уу тийм үйл явдал ихтэй байж болохоор ер нь Joker юм шиг байна. А гэхдээ бас нэг яг эрсдэл байвал байх юм байна л да. Бас нэг талаасаа нөгөө нэг бусдаа харьцуулагдана. Тэгэхээр нөгөө Joaquin Phoenix-ийн Joker-тай юм уу Heath Ledger-ийн Joker-тай харьцуулагдахаар бас жоохон утлаалах байх л та тий. Гэхдээ ер нь бол Joker бол өөр их сонд дүрлтэй яалч. Тэгээ энэ кино анхнаасаа ихтэй хоёул ирсэн чинь нөгөө standalone байдлаар Todd Phillips төлөвлөсөн боловч кино маань өөрөө 50 сая долларын зарлаар хийгдээ тэр бум долларын ашиг орлого олчихсон учраас ийм амжилттай прожект төслийг үргэлжлүүлэхгүй бол бизнес концепт талаас үнэхээр тэнэглэл болно гэдэг тал талаас нь мэдээж Warner Bros-ийн өөрсдөө саналыг тавиад 2 дугаар ангийг хийх зайлшгүй одоо шахалт те саналуудыг тавьсан ингээд Todd Phillips найруулагч гэсэн үнийг хүлээж аваад Joaquin Phoenix дамжуулсан. Тэгээ Joaquin Phoenix гэсэн 2 дугаар ангид нь тоглоё гэх те. Тэгээ энэ өөрөө бас нөгөө нэр төрийн хэрэг байх болно гэд. Тийм учраас киноны 2 дугаар анги маань 2024 оны 10 дугаар сард бас нээлттэй хийгдгээд тэ нөгөө дуучин продакшн дээр дууссан шүү дээ. Одоо бол пост продакшн дараачийн эвлүүлэг юу тэд нар нь яваад. Lady Gaga оролцсон тоглосон. Тэгээд мэдээж энэ киноны 1-р анги амжилтыг гол одоо үүрч ирсэн найруулагч жүжигчин хоёр заавал байх хэрэгтэй. Тэр утгаараа байгаа. Тэгээд Lady Gaga нэг 12 сая долларын цалинтайгаар энэ кинон дээр ажилласан гэсэн тийм мэдээлэл байлээ. Joaquin Phoenix 20 сая долларын 1-р анги дээр бол тийм өндөр цалинтай. 1-р анги чинь нөгөө 50 саяын төсөвтэй байцтай. Тэнгуут одоо энэ дээр чинь зүгээр 2 жишээ 30 сая. Тийм боддоо. Тэгэхээр илүү том төсвөл. Илүү том төсвөл. Яг гэвэл эхний ангийн амжилт төрсөн учраас Warner Bros-ийн зүгээс бид нар энэ төсөл дээр мөнгө хаях хэрэгтэй байна гэх тэ. 200 сая орчим долларын зардлаар хийгдэж байгаа. Тэд нар 200 сая чинь 20-ыг нь Joaquin авчиж байгаа. 12-ыг нь Lady Gaga авчиж байгаа. Тэгээ үлдсэнийг нь тэ. Тэгээ яг киноны ашигнаас хамаарна л та. Би бас өглөө ороод бас давхар шалгаад үзлээ л дээ. Нөгөө нэг хар эмхтэй байдаг шүү дээ. Тэр нь бас тоглож илээ. Тэрэн дээр бас нэг би нэг юм харсан. Юу анханаас бол тийм дүр байгаагүй гэж. Байгаагүй ерөөхдөө ингээ хийчих ингээ бичсэн гинэ. Тэгээд ерөөхдөө ингээ буцаагаад ингээ найруулагч дотроо бодоод үтсэн чинь одоо нэг талаасаа бол энэ чинь сөрөг дүр гэж харах нь зөндөө байгаа шүү дээ нийгэмд. Бол ингээ тэ тавгууд авчирлаа. Ялангуяа нөгөө консерватив гэх юм уу одоо хуучин үзэлтэй хүмүүс таалагдахгүй маш тийм. Тэнгууд тэр хүмүүс юу гэж ойлгох вэ гэхээр ямар ч эмгтэй хүн байхгүй болохоор ижилхүүс тийм байна гэсэн ойлгох тахгалзсан гинэ. Тэнгууд бас давхар ижилхүүстэн хүмүүсийн ингээд тэ ингээд нийгэмд тэ гадуур яаж тавгүй байдал үүсгэж байгаа шүү гэдэг ийм байдал үүсч магадгүйгээд сүлд нь орсон гэдэг юм лээ. Тэр нөгөө нэг мөрөөдөөд ингээд хамтдаа болзоонд яваад нума тэ ямар ч байсан тийм одоо буруу ойлголт өгч тэ бас хүмүүсийг талцуулахаас сэргийлсэн. Энэ дээр бас найруулагч өөрөө анхаараа тэгээ сүүл орсон юм да. 2 дугаар анги дээр бас тоглож илээ. Тэгэхээр бас гайгүй чухал одоо нэг жүжигчдийн дараалал дээр бол бүр нэг дээр оролцсон байгаа байхгүй. Тэгэхээр би бас нэлийн
одоо нөлөө бүхий дүр байх юм болов уу гэсэн тийм бодлого. Гэтэ яг юу болох вэ одоо хинж мэдэхгүй шүү дээ. Хэдүүлээ бүгд дүр хүлээлттэй байна. Театрт нээлттэй хийнэ үлээ гэж. Joaquin Phoenix энэ Joker-ийн дүрийг бүтээхийн тулд 55 паунд буюу 23 кг-ыг хассан. Тэгээ энэ жин хасантай холбоотой бас олон яриануд бас байдаг. Тэ? Киноны зураг авалт 2018 онд тий 18 онд хийгдээд байж итэл. Ер нь киноны зураг авалтыг эхлэхээс 2 сарын өмнө найруулагч Todd Phillips Joaquin Phoenix-тэй таарахад ер нь бол 90 гаруй килограмм жинтэй. Тэгээд найруулагч өөрөө хэлж байгаа overweight буюу илүүдэлжинтэй гэж бол хэлэхгүй, тархан гэж бол хэлэхгүй. Гэхдээ ер нь бол Arthur Fleck-ийн дүр бол маш тийм туранхай, тодорхой хэмжээнд хоол хүнстэй жилийн дутагдалд орсон, стрессдсэн ийм одоо алиалагч залуугийн дүр шүү дээ. Тэгээд тэр дүрд бол яг толгоор хэмжээний биш байсан. Тэгээд санал тавьсан л да. Joaquin Phoenix ийм nutritionist буюу хоол зүүж хүнс тусдаа тоогооч тий гаргаж өгөөд ингээд хоолны асуудал дээр анхаарад хэдүүлээ дайет тэгээ дэглэмээ барих уу гэж санал тавихад Joaquin Phoenix би тийм байдлаар турдаг бай би өөрөө гэсэн хэм маягтай гэдэг. Тэгээд Joaquin Phoenix бол vegan буюу мах иддэг үү тий. Тэгээд дээр нь алдартай. Маш их тамхи татдаг. Тэгээд 2 сарын хугацаанд тэр хоёул ярьжсэн нөгөө. Өдөрт нэгхэн алим иддэг. Тэгээд зарим өдөр болохоор нэмээд байцаа, ногоон байцаа нэмэж идчихсэн. Тэгээд тамхиа өгсруулаад татдаг. Ер нь өсөх мэдрэмж гарсан үед тамхи татдаг. Ийм байдлаар өөрийгөө өсөх байдлаар 2 сарын хугацаанд тураад. Тэгээ эн чинь бол нөгөө миний зүгээр надад бол тийг санагдсан байна. Дүрээрээ турсан юм шиг санагдсан байхгүй ер нь бол дүрдээ орж турж байгаа. Зүгээр турах процессоо ч нөгөө метадактик. Тэгээд дүрдээ орох замаар тий. Уул нөгөө мэрэгжлийн хүн зөвлөөл ингээл нөгөө аль бизнес хийж эрүүл мэндтэй сайн байдлаар турж болно шүү дээ. Манай хүн бол нөгөө торхтай хүртэл дүрдээ ороод Артур Фликээр хараад турж байгаа байхгүй тий. Яг нэг тамхи татаад. Тэг яг надаас тийг санаж ирсэн. Тэг энэ кинон дээр гарч байгаа киноны одоо нэгдүгээр ангидаар гарч байгаа тэр деталууд хүртэл их гоё анхаарад ингэ байж байгаа. Тэр Артур Флик яагаад тэр Нью-Йорк хотыг сонгосон юм. Тэгээ Нью-Йоркийн одоо жижиг тэр өдөр болгон ажил руугаа явахдаа явж байгаа автобус, метро гэдэг тэр метронд суугаад явж байгаа метроны буудал дээр метроны хаягууд өдр байгаа. Тэр мэрийг ингээд бүр ингээд киноны сценыг зогсоогоод зүүмлээд ингээд харах юм бол fictional байдлаар бүр цохоогоод айгуугаа жижиг мөн үнэхээр деталуудыг хүртэл 70-80-ад оны Нью-Йорк ийм л байсан байх гэж ойлгохдохоор ингэж хийсэн. Тэгээд түрүүн би бас дутуу илчиж жоохон цохос дурдал өнгөрсөн. Найруулагч Todd Phillips-ийн 70-ад оны уур амьсгал 80-ад оны уур амьсгалыг оруулахын тулд 3 киноноос инспирац авсан гэж байна. Тэр 76 оны Холливуудын алдар жүжигчин Роберт Де Нирогийн тоглосон The Taxi Driver гэдэг бас л нэг юм сэтгэл зүйн байгаа тэр чинь тий. Ер нь тий такси драйвер чинь бас нэр яг анти хэр шүү дээ. Тэгэхээр 2000 оноос гэж чи хотлоо шүү дээ. 70-ад онд анти хэр гараад эхэлсэн юм тий. Такси драйвер бол яалчгүй анти хэр өрмөц кино шүү дээ тий. Өрмөц кино. Канаст бол энэ дэж байгаа тус авсан гэж. Taxi Driver тэгэхээр түрүүн ярьсан The Real Comedian гэдэг энэ байгаа. Бас Роберт Де Ниро гол дүрийн бүтээсэн. Тэгээ түрүүний Raging Bull гэдэг боксчны тухай кино. 3 киноны гурвангийнх нь найруулагчаар Мартин Скорсезе тэгээд гол дүрийн Роберт Де Ниро бүтээсэн гэж би санаж байна. Роберт Де Нирогийн бүтээсэн алдартай тухайн цаг үеийнх одоо ч гэсэн яригддаг method acting-ийн төлөөлөл болсон. Энэ хүний тэр жүжиглэлт, vibe за дээр нь 70-80-ад оны тэр уур амьсгалаас санаа авч Todd Phillips найруулагч Joker киноных үндсэн өнгө одоо химнэл тий тэрийг одоо бүтээсэн гэж ярьж байгаа. Тэгэхээр бас энэ киноыг тийм олон шинжлэх ухаан тий юуны талаас одоо санаа авсан юм бүтээл. Яг комикоос санаа авсан хэдийн сценүүд байдаг гэвэл 84 он 88 оны 2 3 тийм одоо комикоос авсан тийм сценүүд нэлээд байгаа. Тэр комединд телевиз ярилцлагад ордог. Телевиз ярилцлагад орох үеэр нэг ихчийг барьж авч үнсэж байгаал тий. Комик дээр болохоор хорт хийтэй одоо юугаар үнсэнгөө нөгөө эмэгтэй өгөхөд дараа нь тэр өрөөнд байгаа бүх хүмүүс өгөж өрөөл арай өөр комик. Зохиол тэр бас үнсэх хэсэг байсан гэдэг хэлж шүү дээ. Тийм гоо яг Joaquin Phoenix шууд нөгөө бас зараа шууд үнссэн. Тэгсэнсэн. Тэгээ тэр нь бас их зогссон. Тэр нөгөө дүүн кинон дээр ч гэсэн үнсдэг штэ. Фейдер ахва. Нөгөө хэнийг бараныг үнсдэг. Тэр чинь бас яг юу биш гэсэн. Тийм. Ерөөсөө энэ мондог жүжигчд бас яг тий үнсчих юм. Шууд үнсчих нэг бол тэ гинтийн жүжиглдэг тий дотроосоо гаргаад тийм яг тэр өдрийн сонсохоор бас л энэ кино бас өрмөц шүү яаж ч утсан тий. Тийм тэгээд киноны тэр жижигхэн деталь хэсгүүдийг гаргаж ирэхийн тулд тэгж бүр том баг ажилласан. Todd Phillips найруулагч өөрийн үнцэг бас гарсан байгаа. Тэгээ одоо зүгээр анх яаж үзсэн бэ ер нь? Тэрийг нэрээс асуув маань. Би кино театрт бол үзээгүй. Дараа нь үзсэн. Одоо тухайн үед нэг юм уур амьсгал байсан шүү дээ. Бас тий. Тийм. Тэгэнгүүт бас үзчихээ тэгээд хүмүүс кино шүүмжлэгчдийн зүгээс бас эхлээд бас тим шууд polarizing гэж ярьдаг.
жүжиглэлтийг нараад бүр агуу ингээ шүтээд үнэхээр гоё байна гэдэг. Зүгээр ангаахын салбарын ч гэдэг юм уу энэ арай өөр салбарын бас нөгөө сэтгцийн те тэр юуны өвчний гэдэг зарим нэг тал дээр ингээл нөгөө онлайн талын юмнууд ороод ирэхээр кинон дээр зарим шүүмжлэлүүд гардаг л та. Угаасаа ямар ч кино шинжлэх орон зүйн аль эсвэл нэг иймэрхүү dark төрлийн кинонууд дээр шүүмжүүд гардаг. Гиснээс уг кино маань анх киноны нөгөө ангиллууд байдаг шүү дээ. Нөгөө зэрэглэлүүд ямар насны хүн киног үзэж болох. R-rated кино. Энд ч одоо комикос сэдвэлсэн Холливуудын хамгийн анхны л одоо R-rated кино. Ягаад R-rated гэхээр насан туршаагүй хүүхдүүдийг заавал adult буюу насанд хүрсэн хажууд нь байж анхаарч ягаад гэвэл энэ бас насан туршаагүй хүүхдүүдэд зохимжгүй байж мэдэх сценүүд байгаа гэд тий. Тэгээ энэний дараагийн анги нь болохоор NC-17 гэд болоо явчин тий. Тэгвэл PG-13 тэгээд юм байдаг. Тэгэхээр R-rated руу R одоо англиар руу оруулсан нь өөрөө энэ киног илүү бас амжилтанд хүргэсэн. Ягаад гэвэл тэр R-rated англи руу оруулахгүй тулд киноны тэр гоё одоо тэр зарим одоо хэсгүүд хасж шүү дээ. Хасчаар чинь бид төрсөн тэр юм гарч ирэхгүй байхгүй юу? Хараалаг байдаг шүү дээ нөгөө F те. Тэр чинь одоо ютубер хэлчихвэл бас яач л да. Хоёр удаа хэлж нэг л удаа хэлж болдог кинонд. Тэгвэл яг нөгөө нэг PG-13-д багч болно. Хоёр хэлчих юм бол болох юм болчтой. Тийм байдаг. Тэгээд энэ англил дээр угаасаа амар анхаардаг байхгүй юу? Хүүхдүүдийг үзүүлэхгүй болгочихоор чинь бас нэг юу явчих. Гэхдээ тэр орлогын хэдэн үе бэ? Дээрээс нэмэх комик шүү дээ. Угаасаа ер нь комик R үнэлгээтэй угаасаа баг цаана бол Deadpool л байгаа шүү дээ. Deadpool-ийн нэг хоёр анги байна. Тэгээд ингээ баг дэлхий дээр 3 кино. Гол үзэгчд нь хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд хүүхдүүдэд болж чаа. Чинь би бас студийн хүн байсан бол R үнэлгээтэйг бол болил гэдэг одоо хоц муцын өмсгөөр хараалаа үг нь болил. Баг үзэгчдийн тал нь үзэх болчихно наадах чинь гээд. Warner Bros-ийн бүр R-rated-ийг нь одоо болиулъя гэж киноны зураг авалтын дундуур тэгээд зөрүүл найруулагч яг өөрийнхөө харж байгаа өнцөг мөн гэж үзэж зориг шулуудсан учраас Todd Phillips яг энэ зураг автуудаа хийсэн тэр үгээрэж монтаж хийсэн тэгээд R-rated англиар тий гаргасан тэгээд тэр нь ч өөрөө амжилт гаргахад нь бол нөлөөлсөн гэж бас боддог тий. За Joaquin Phoenix дээр түрүүн ингээд ярихад түрүүн агуу хичээн асан гэсэн шүү дээ. Тэгсэн Joaquin Phoenix-ийн өөрийнх нь бас Америкийн нэгдсэн улсаас шүү. Хойд Америкаас шүтдэг одоо үлгэр дуурайл болдог жүжигчин гэх юм бол Роберт Де Ниро гэж. Роберт Де Ниро өөрөө бас нэг method acting гэж жүжигчин тий. Гэтэл өөрийнхөө одоо бас ингэж хардаг, хүндэлдэг жүжигчинтэйгээ дэлгэцийг хуваагаад энэ өөр чинь одоо гарч байгаа шүү дээ. Нөгөөх нь болохоор алдартай бас нэг баян хүн тий. Дээр нөхөтлөг телевиз одоо. Тэнгүүд Роберт Де Ниро Joaquin Phoenix хоёр энэ кинонд тоглохдоо өөрсдийнх нь тэр нэг арга барилын зөрчил гарсан. Яагаад вэ гэхээр Роберт Де Ниро илүү хуучинсаг. Дээр нь яг л өөрийнхөө одоо кинонд тоглох тэр нөгөө дүрм журмаа одоо ингэ хэрэгжүүлж чаддаг. Хатуу байр суурьнд зогсдог. Тэр нь юу гэхээр нөгөө read through буюу киноныхаа зохиолыг төрүүлж уншаад одоо нөгөө Game of Thrones дээр нэг гардаг шүү дээ. Бөөнөрөө ингэ энэ үйлдэл бид нар ингэх юм байна гэдэг нөгөө диалогуудаа ширээний уншлага хийхийг Роберт Де Ниро шаардсан. Харин Joaquin Phoenix би ширээний уншлага хийдгвэ гэж Todd Phillips-ээр дамжуулаад хэлүүлсэн. Тэгээд Joaquin Phoenix өөрөө бас ширээний уншлага хийх тийм дуртай биш. Тэгээд зайлангуй нь олон ягаад гэвэл эндээс юу харагдаад байгаа гэхээр өөр хүн гэдэг нь харагдаад байгаа. Joaquin Phoenix тийм зарим хүмүүс ярьдаг л дээ loner гэж ярьдаг. Ганцаараа байх дуртай, өөрийнхөөрөө байх дуртай. Тэгэд Joaquin Phoenix кинонд тоглож байгаа дүр нь илүү хөгжилтэй, кинонд тоглож байгаа дөрүүд нь илүү хүнтэй ингээд айгу нийцтэй. Яг Joaquin Phoenix өөрөөрөө байхаараа их сонир тийм өөр хүн гэж хамтран кинонд тоглож исэн Gwyneth Paltrow, Reese Witherspoon гэдэг юм бас жүжигчин одууд нь хэлжсэн тийм бас байдаг л да. Тэг яг нь өөрийнхөө хүндэлж явдаг жүжигчинтэй хамтарч ажиллах үеэрээ би юм одоо зөрчил гарч штэ. Тэгээд хин ялах уу? Тэг бодоод үзэхэд сүүлд нь яг Joaquin Phoenix болт хийгээд ширээний уншлага хийсэн гэж. Тэгээд дунд нь Todd Phillips байсан. Тэг яагаад вэ гэхээр De Niro шүү дээ тий. De Niro гэдэг method acting гэдэг зүйлийн тий дээдлийн үеийнхэн төлөөлөл учраас хэлсэндээ хүрсэн. Тэгээд яг киноны зураг авалтын үеэр болон кинон дэр хоорондоо бас харилцан ярьдаг ч гэсэн тийм одоо тийм акт тийм тотн бас байгаагүй юм билээ. Joaquin Phoenix, Robert De Niro хоёр. Тэгээ магадгүй нэг өөрсдийнх нь жүжигчдийн үндсэн одоо арга барил те тэр юу нэг жоохон зөрчил үүсээ. Тийм харилцаа хандлагч гэдэг юм. Тиймэрхүү зүйлүүд нь өөр байдаг учраас ийм зүйлүүд бол гарсан болов гэж бас ярьдаг байна. Тийм. Одоо тэгээд The Joker киноны 2 дугаар анги чинь Lady Gaga орж ирээд Harley Quinn те Harley Quinn одоо love interest буюу хайр дурлалынх нь. Тэгээд киноны нэр нь өөрөө одоо Франц үг байгаа даа шүү дээ те. Тэгээ энэ одоо юуг судлаад үзэхээр сэтгэл
одоо сэтгэл зүйн өөрчлөлттэй хоёр хүн холбогдохыг одоо энэ Франц үгээр төлөөлөж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэг байсан шүү дээ. Тэгсэн чи одоо хоёулаа олчлоо. Хоёрдугаар жангил. Тэгээ хоёрдугаар жангил тэгээ хоёулаа олчлоо. Тэр утгаар энэ нэршил хүртэл ингээ ийм утга учиртай ийм онцлог байдаг гэдэг нь бол харагдаж байна. Тэгээд кино одоо хүлээлт бол айгүй өндөр байгаа даа. Тэгээд одоо хүлээлтэнд хүрэх хэсгийг нь бол хэдүүлээ 24 оны 10 дугаар сард л болж харна да тий. Би бас яг өглөө ороод харсан л та нөгөө IMDb дээр нөгөө трендинг гэд хамгийн их орж үзэж байгаа. Тэрэн дээр бол бүр 20 хэдэд явж илээ. Тий. Энэ дэлхийн бүх кинонуудаас одоо чинь заавал нөгөө 24-нд гарах кино нөх биш шүү дээ. Ирээдүйд гарах гэж байгаа. Одоо нөгөө нэг Франциск Каппологийн найруулсан кино мөн бүгдийг гаргаж байгаад бол нэг ямарс одоогийн байдлаар 20 хэдээр явж илээ. Төхөөдөрөнгүүд энэ яг 1 рүү орно л доо. Бүр хэдэн сарын өмнөхөд бол 20 дээр явж байгаа байхгүй бас нэлээд өндөр. Хүлээлттэй байгаа кино гэсэн. Тэгээ би түрүүн бас нэг ярианд дурдаад өнгөрсөн бүх одоо ангаахын салбарын сэтгэл зүйчд энэ киног одоо шүүмжлэлээгүй шүү. Харин бүр эргээр хүлээж авсан. Яагаад вэ гэхээр энэ кинонд те сэтгэл зүйн өөрчлөлт, сэтгэл мэдрэлийн өвчин, зам шалтгаангүйгээр уйлдаг, инээдэг энэ одоо өөрчлөлтүүдийг, зуршлуудыг хүмүүст ойлгуулах талаас нь, эерэг талаас нь харуулж чадсан гэдэг утгаар нь сэтгэл зүйчд зам ангаахын салбарын дээр эерэг үнэлгээнүүдийг бас өгөө тайлбарлаад өөрсдийн гэсэн үндсгүүдийг бас гаргаж ир тайлбарлаж ярьсан байдаг. Найруулагч Тодд Филлипс хэлэхдээ гол дүрийг бол тийм яг сэтгэцийн өвчнөд хүн гэж огт нэрлэхгүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл нийгэм энэ хүнийг ийм болгосон гэж тайлбарлаж байгаа. Артур Флек гээд хүн байж яхад нь нийгмийн зүгээс одоо нийгмийн ялгаа, баян хоосны ялгаа, чи өөр байсныхаа төлөө шийдэгддэг байдал тий. Тэгээ нөгөө ажлын газрынхан боссууд нь тий энэ хүний ингээд хүний харьцаа байдлаас байнгын одоо дарамтлаад шахаад ингээд гадуурхаад ахаар энэ хүн эргээд одоо ийм дотроосоо ийм хүн гаргаж ирж штэ тий. Жокерийг гаргаж ирээд тэр нь тэгсэн чи эргээд Гофом хотод маш олон тийм дагуулууд тий бий болгоод нийгмийн нэг өөр хэсэг энэ хүний чинь rejoice буюу дахин шүтэж дагж штэ тий. Яг ил гараад ирэнгууд бүгдэнд нь байсан юм байгаа юм байна. Тэр нөгөө доторх юм тий. Тийм байна. Зангилаан тайлагдаад тэр нөгөө тий бүгэлж исэн юм автагдангууд энэ хүнийг бол дагах хэрэгтэй юм. Гэтэл энэ хүн ч өөрөө эсрэг тий хүчирхийлэл илрүүлдэл байгаа штэ тий. Хүний амь насанд хүрж байгаа. Энэ нөгөө нэг Тодд Филлипс өөрийнх нь гэсэн нэг тийм яг юунд кинонд зориулж хэлсэн ярилцсан дээр хэлжсэн. Нью-Йоркд хинч жаргалтай байдаг юм. Бүгдөөрэнд бол тийм асуудал байгаа. Тэгээд тэрийг ингээд одоо гаргаж ирж байгаа маа. Ийм юм болсон. Нэг тийм үгс гарч ирсэн. Жокерийн ингээд нэг буудаг юм шат байдаг шүү дээ. За тийм. Тэр шатуудаа болохоор Joker Stairs гэдэг нэртэй болоод тэгээд бүр жуулчдын хамгийн их очиж зураг авах дуртай одоо тий iconic гэж ярьдаг. Тийм тэрийг нь ч ярьж байгаа тий. Одоо бүр хамгийн очих дуртай юм болцсон баг. Тэгээ хүн болгоо очиж энд очиж юугаа яа тийм тий. Нью-Йоркт юм уу тий? Нью-Йоркт байгаа тий. Тэнгүүд хүмүүс ч одоо заримдаа болохоор тэр яг хотын яг тэр хэсэг өөрөө тийм гоё биш боловч маш энгийн зүгээр шатыг л ингээд Joker-ийн тий Stair гэдэг утгаараа юунд хүргэсэн байна. За тэгээд энэ нөгөө Joker кино талаар ярихаар энэ кинонд бас нэг зүгээр яг тикетний орлогоос гадна бас нөлөөнүүд байгаад байдаг ч нэг merchandise гэдэг ч юм уу. Энэ дээр нөгөө шат ба штэ бүжгэлдэг шат энийг ярихгүй бол бас болохгүй хаа. Тэр шат бол ингээд бүр амар алдартай болсон жуулчд байн гарч идэв тэнд очиж зураг авах. Би ч одоо яг тэнд очих юм бол тэнд очиж зураг авах болно энэ дээр. Яг тэр шатн дээр. А дээрэс нь нэмээд энэ шатыг бас нөгөө нэг алдартай болоход нөлөөсөн юм. Мим. Интернетийн зургууд яваад байдаг чинь жижигхэн болсон ч бүжиглж шиг намайг бүжиглэх. Яг тэр шатн дээр л тий. Ээж мөнгө өгөх гэсэн чинь өөрөө өндөр нөгөө дүүнгээд нэг жоохон болгоход бүжиглүүлсэн гэдэг юм уу. Энэ мим бас нэг их нөлөөлсөн баг. Кино агуулснаас гадна. Тэгээ энэ бүхэн нийлээд бол энэ аялал жуулчлалын хувьд гэх юм бол да том боломж гаргаад ирж байгаа. Ер нь ийм боломж бас кинонд байдаг энэ нөгөө үлдсэн мерчендайс юм. Киноноос ерөөсөө өвдөж хоцрох одоо legacy талаас legacy үлдчихэж байгаа юм чинь тий. Одоо жишээ нь Нью-Йорк хот руу Нью-Йорк ялангуяа тэр хэсэг рүү явсан хүмүүс бол Joker Stairs гэх тий. Joker Stairs дээр заавал нэрлсэн мэт тий. Joker Stairs нэрийг өөрчилнө. Бүр Google Map дээр оруулсан. Google Map дээр оруулаад хүмүүсийн хамгийн очих дуртай зэг та ийшээ хэрхэн яаж очих вэ гэд заагаад өгөн. Joker Stairs гэд оруулах юм бол тийм хэмжээнд одоо iconic болж чадсан байна шүү дээ. Тэгэхээр бас гайхалтай. Киноныхоо бас чансагч харуулж байгаа юм л да. Чиний яг түрүүний хэлсэн нөгөө шатан дээр бүжгэлж байгаа. Тэгээ сайн анзаарах юм бол Joaquin Phoenix энэ жижигхэн одоо ийм мимик хөдөлгөөнүүд ч юм уу бүжгийн хөдөлгөөнүүд энэ зүйлүүдийг дуулах, бүжиглэх энэ маш сайн авьяаслаг хийдэг. Энэ багасаа нөгөө Joaquin Phoenix урлагийн одоо энэ ажилд одоо нухлагдсан гэж хэлэх юм байна. Гэтэ айгүй эрт орсны л одоо ач гавь явахгүй. Энэ хүн чинь уран бүтээлч Johnny Cash одоо ерөнхийдөө бол нэг юм цэргийн жанжин хаан тий одоо хаан суух хүн гэл гладиатор дээр дараа нь тэр кинонууд дээр ингээл
урлагийн нэг суурь нь айгүй багасаа тавигдсан учраас айгүй сайн дуулдаг, айгүй сайн одоо ингэж нүдүрдээ орж бүжгэлдэг, бүжгийн эвсэл гэж байдаг шүү. Магадгүй эвсэлгүй юм байж болно. Үнэхээр гоё эвсэлтэй. Joker-ийн нэг бүжгийн эвслийн одоо тэр элементүүдийг аюул сайн хийж чадсан учраас тэр шатыг хүртэл амлиулж чадсан. Тэгээ Joaquin Phoenix чинь аав ээжээс тавуула түүхнийх гоё жүжигч юм шүү дээ. Тэ их багада харамсмал яг нөгөө өрнөн гэх юм уу тэ түүх ихтэй. Энэ хүн ингээд сонирхоод ухаад үзээдэх юм бол яагаад одоо энэ жүжигчийн бие ийм байдлаар авч явдаг гэдгийг нь бас ойлгох гээд хүн харж үзэх тийм юмнууд маш их байдаг. Их залуугаас кино урлагийн салбарт child actor гэж болсон тий багаас ах нь бас жүжигч байсан тий. Тэгээ байсан гэж хэлэх болсны учир River Phoenix гэдэг. Ер нь бол ах нь 23 настай. Тэр үед Joaquin Phoenix 19 настай байсан. Тэгээд аль аль нь бол аюу сайн юм жүжигч болох магадлал өндөртэй байсан. Хүлээлттэй байсан. Ахыг нь бол нэлийн хүлээн зөвшөөрч гисэн байсан. Холливуудын том кинонууд руу тоглох тий 23 настай яг эд тэр одоо урлагийн карьерийн жигдэрч байх үед харамсалтайгаар overdose хийгээд хамстайгаар яг бүрийн клубд тал төгссөн. Тэгээ тэр утасны дуудлага энэ хүртэл байд юм билээ. Joaquin Phoenix нөгөө тий ах маань ингээд яахгүй наа гэдэг тусламж өгсөд тэгж ярьж байгаа. Тэр одоо энэ амьдралд нь хувийн амьдралд нь тохиолдсон тэр хар бараан зүйлүүд. Тэгээд ах нь ингээд цаг бусаар маш ирээдүйтэй жүжигчин дэлхийн кино урлаг алдсан. Дээр нь энэ гэр бүл том цогцолд авчлаа шүү дээ. Тэгсний дараа эднийх буцаад нөгөө Коста Рика руугаа нүүхүү яах уу гэл гэр бүлийн том шийдвэрүүд гарсан. Тэгээд энэ бүгд нь бас Joaquin Phoenix-ийн одоо кино карьерт нь бас их нөлөө үзүүлсэн. Тэгээ магадгүй тэрнээс хойш Joaquin Phoenix тоглож байгаа кинонуудаа хит одоо дүрдээ ордог. За киноны бусад хэсгүүд дээр тийм socialize зүйлүүдэд айгу дургу тэ одоо хүмүүстэй харилцах, хандах эсвэл нөгөө үдшилгүүд болдог шүү дээ. Одоо энэ кино хийнэ гэдэг чинь өөрөө тэгэл маш том багаар ажиллаж байгаа учраас тэгж хоолнд орно. Дараа нь бас нэг тэр зүйлүүдээс аль болох татгалздаг, хол байдаг. Тим одоо тэгээ Joaquin Phoenix чинь бүр сүүлд бас амьдрал зохиолсон 2016 онд нөгөө кинонд нь туслах дүрэг бүтээж исэн бас юм жижигчүүхэн байгаа. Rooney Mara-тай зууд одоо нэг хүүхэдтэй. Rooney Mara ч гэхдээ бас гайхалтай биш. Мондо жижигч шүү дээ. Тийм. Яг Joaquin Phoenix-тэй сууч яг тий. Жохо баг харамсалтай байсан. Чи хэрэг сууж чадахгүй ч гэсэн гэхдээ ер нь Rooney Mara ч бас гоё. Тэгээд бас өнөхөр авьяастай л да. Хэд удаа нэр төвчжсэн. Би бас Rooney Mara-гийн бас фэн л дээ. Зөв. Миний хоёр шүтдэг хүн хоорондоо суучих. Хоорондоо суугаад гэр бүл одоо хүүхдийн л хүлээндэ нэ. Айхтар шишээ одоо айхтар уран бүтээч төр байх та. За ингээд үзэгчд маань бас хэдүүлээ энэ Joker киноны онцлог, киноны цаана болсон өрн те. Тэгээд энэ киноны гол дүр, энэ киноныг амжилтанд хүрэхэд гол нөлөөсөн энэ жүжигчин өөрөө ямар онцлогтой жүжигчин бэ гэдгийг те. Дээр нь method acting гэж ямар онцлогтой бид нар бас их хөндөж ярьлаа. Та хэд маань бас энэ киног дахиад нэг үзээрэй л гэж зөвлөмөр байна. Ингэж ярилцсны дараа бас үзэхээр тэр ярьж байгаа деталуудыг олж харна тийм утгаараа Joker киногоо дахиад нэг үзээрэй. Joker 2 бол 24 оны 10 дугаар сард нээлттэй. Одоо хэдхэн сар л үлдлээ шүү дээ тийм болохоор хүлээлт өндөр хിവэрэ байгаарай л гэж хэлмээр шүү дээ. За баярлалаа. За тэгээд энэ дугаарыг энэ хүрэл өндөрлөё. Тэгээд дараагийн дугаараар эргэж уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.